Нийслэлийн Баянгол олон хаан улс сонгон архан дүүргийн эргүү эргийн анхан шатны тойргийн шүүх Бямбсүрэн нарын 11 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүж шийдвэр гаргасан байна. Ингэхдээ шүүхээс эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаалсан Бямбсүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь асаж, их хэмжээний хахуул авсан эрэгт 12 жилийн хорих ял, мөнгө угаасан хэрэгт 1 жилийн хорих ял оноосон байна. За улмаар ялуудыг нэгтгэн нийтдээ 13 жилийн хорих ялыг нээлттэй 20 ангид илүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаалсан Бямбсүрэнг нийтийн албан тушаал хашиж байхдаа бусдын ашиг сонирхлын үүднээс хууль бус үйлдэл хийхийн тулд их хэмжээний хахуул авсан эрэгт хамтран оролцсон гэж буруутгажээ. Энд гэмтэргийг улс төр нөлөө бүхий итгээд эсвэл зохион байгуулалтад гэмт үлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн тэрээр албан тушаалаа уруулан ашиглаж олсон хууль бус орлогыг мэдсээр байж түүний их усүрийг нуун далдлах зорилгоор шилжүүлж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхт үнсэн байна. Мөнгө угаах гэмт хэргийн тухайд эргүүлэлт хорих ялын доод хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээрэж үйлдсэн бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэж заасан. Үүнээс гадна энэ гэмт хэргийг зохион байгуулалтад гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулттай. Хуульд ингэж тусгагдсанаар анхан шатны шүүхээс Бямбсүрэнг нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, их хэмжээний хахуул авсан эрэгт 12 жилийн хорих ял, мөнгө угаасан эрэгт 1 жилийн хорих ял оноосон байна. Улмаар ялуудыг нэгтгэн нийт 13 жилийн хорих ялыг нээлттэй 20 ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Авилгатай тэмцэх газраас эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаалсан Бямбсүрэнг одоогоос 3 жилийн өмнө буюу анх 2024 оны 9 сарын 16-нд баривчилж мөрдөн шалгаж эхэлсэн. Харин прокуророос хэргийг 1 жил гаруй хугацаанд шалгаж дуусаад 2025 оны 1-р сард хаан улс дүүргийн эрүүл эргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Шүүхэд шилжснээс хойш хэргийг 1 жилийн дараа буюу өчигдөр шийдлээ. Энэ л зөвхөн анхан шатны шүүхийн тогтоол шүүгдэгчид цаашид давзаалдах магадлалтай бас боломжтой. Бямбсүрэн эрүүгийн хуулийн 22-ийн 4-ийн 3 дахь зүйл ангиар 10 гаруй жилийн яс сонсож байгаа анхны хүн биш, бас сүүлийн биш. Учир нь энэ зүйл ангиар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа улс төрд нөлөө бүхий этгээдүүд цөөнгүй бий.